За энэ өдрийн мэндийг хүргье гэж одоо бодож байгаа юм. За одоо цэргийн баяр маань болох гэж байна. Эр цэргүүдийн баяр болох гэж байна. За тэгээд нэг зүйл бодогдож байгаа. Мэдээж эр хүний хувьд бас нэг аль баасан хүний хувьд бол тангараг ийм зүйл. Их сонин л доо. Эр хүн тангараг хоёр үндсэн хуулиар одоо хамгаалагддаг ийм зүйл байдаг. Мэдээж их орон гэж. За мэдээж тушаал бол тэгээд хуу нийл нэг хэн нэгний гэдэг чинь тэр зүйлтэй алга болдог гэдэг ч юм уу. Ийм бодж байна. Тангарагын тухай бодож байгаа. Тэгээд мэдээж тангараг өргөх энэ үйл явц энэ өргөх энэ үг гэдэг юм. Энэ зүйл дээр тийм тушаал гэдэг үгс байдгүй. Тэг сонь. Өнөөдрийн одоо эрчүүд маань өнөөдрийн төрийн тусгайч гэдэг юм энэ одоо алуун хаагчид маань тангараг өргөсөн. Яг энэ зүйлээ бас бодоосоо гэж одоо хүсэж байгаа юм. Тэгээ би их сонин энэ нэг сая 32-ын тэнд байдаг нэг газар очиж үзлээ. Тэгээ маш хэцүү энэ дүр зургийг үзэж бүр ингээд тэнд бүр ингээд чихгүй юм шүү дээ. Хоёр чихгүй. Бүр тархин одоо юу гэдэг тархиныхаа талыг аваадсан. Тал нь баг. Гэхдээ одоо оюун ухаан зүгээр тийм хүн байна. Тэгээ бодож байгаа шүү дээ. Тийм хүмүүсийг хараад бид нар ч тархиныхаа хэдэн хувийг ашиглаад байна гэдээ бас бодож байгаа. Тэгээд энд ер нь эргэтэн дутуу гэж. Ямар нэг эргэтэн дутуу. Тэр гар хөл одоо 3 гарч идэв тий. Нүдч гэдэг юм тий. Маш сонин юм дүр зурагтай. Тэгээ мэдээж нийгэмд л мэдээж архины юм хамааралтай болоод өөрсдийгөө ч гэдэг юм хохироочихсон ийм зүйл. Би тэнд очиж мессеж өгөх гэж болно очсон тий. Мессеж архиа болоорой архи уухгүй бол гоё амьдардаг шүү гэдэг юм тий. Нэг юм лекц унших гэж очсон боловч би тэнд очиод би өөрөө архи уухгүй байх хэрэгтэй шүү л гэдэг ийм одоо мессежийг авч амьдараа гэж байна. Боддоор. Тэгээ одоо цэргийн баяр маргааш эр цэргүүдийн маань одоо өдөр эрчүүдийн маань баярын бахархлын одоо өдөр дээ. Тэгээ би зүгээр энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм. Зүгээр арх тарсаа тохируулж хэрэглээрээ гадаа хүүтэн байна. Тийм ч амархан одоо бас өөр орчихгүй те. Хавар хэдий одоо өрн цаг ирж байгаа боловч хэцүү гэдэг чинь хэлж болохгүй. Хэлж мэдэхгүй. Хин нэгэн аавын хүүхэд бас нэг ийм болоосоо бодохгүй. Хүсэхгүй байна те. Ийм үднээс зүгээр баярлж болно. Гэтэ энэ эр цэргийн баярын өдөр бол зүгээр тангараа санах те. Эх орны өмнө ээж аавынхаа өмнө үр хүүхдийнхээ өмнө те. Энэ аав гэдэг ч гэдэг юм те. Хань нөхөрч гэдэг юм. Тангар өргөсөн эр хүн ч гэдэг юм. Энэ одоо ийм багтлын өдөр шүү. Бусдаар бол ямар нэгэн тийм үү итэрхтнээсээ салах тийм өдөр биш шүү гэдэг энэ зүйлийг бас ойлгосоо гэж одоо үсэж байна. Тэгээд бас нэг магадгүй зүгээр миний бодож байгаагаар бол эрчүүддээ өгж байгаа мессеж гэж болно гэж. Хэцүү. Ийм одоо зүйлийг хуваалцъя гэж одоо бодож байгаа. Тэгээ сайхан баярлаарай мэдээж. Эрчүүд маань одоо байж энэ Монгол улсын маань халтшгүй ахын байдал. За мэдээж удам угсаа тэ Монгол хүний үнэт энэ чанар гэдэг юм энэ зөвлөд бас улам сайхан ингээд өв соёлыг хадгалаад явна л гэдэг ийм зүйлийг бодож байгаа. Тэгээ бүгдээрээ энэ эр цэргийнхээ өдөр бас нэг цэргийн албаасан хилээ мансан тэ үүрэг гүйцэтгсэн ч гэдэг юм тэ. Энэ тангарагтаа үнэнч байгаа ч гэдэг юм тэ. Энэ зүйлийг маш гоё эерэг байдлаар сайхан түгээгээд сайхан танилцуулаарай л гэж одоо хүсэж байна да. Ийм байж байна.